Энэ дагуу 8 дахь удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээнэ Мишель кикбокс төвд өнөөдөр эхлүүллээ. Сүүлийн жилүүдэд Монголын тамирчид зөвхөн бокс биш, кикбокс, файтинг зэрэг тулааны спортын бүх төрлөөр хүч үзүүлж, улс орнууд төлөөлөн олон улсын тэмцээн уралдаанд өрсөлдөн дэлхийн шилдэгүүдийг сөхрүүлэн Монголын нэрийг гаргаж байгааг амар баясгалан Цэвэн Пүрэв нарын олон шилдэг тамирчид батлан харуулад байгаа. Тэр дундаа кикбоксын спорт манай улсад эрчимтэй хөгжиж 8 дахь жилийн ойтойгоо золгож, хойно нэрэмжит 2010 оны улсын аврах шалгаруулах тэмцээнэ өнөөдөр эхлүүллээ. Улаанбаатар хотын клубүүдээс гадна Хөвсгөл, Сүхбаатар, Дундгов гэх мэт 22 байгууллагын 200 орчим тамирчид өсвөр үе залуучууд насан туршид гэсэн 3 насны ангилал 28 жилд өрсөлдөхөөр хурамжуулаад байна. Тамирчдыг цод зэрэгээр нь авч үзвэл олон улсын хэмжээний мастер 3, тэр дэлхийн медальтай 6 тамирчин эренгэд гарах өгөөд өнөөдөр насан туршидын 60-67, 70 кг жингүүдийн улсын аврах шалгаруулалт тэмцээний урьдчилан тоглолтууд явагдана. За манайх бол дэлхийн кикбокс болон одоо дэлхийн болон Азийн кикбокс холбооны гишүүн. За энэ гишүүний хувьд одоо энэ дэлхийн холбооноос гаргасан олон улсын дүрмээр өөрийнхөө үндэсний аврах шалгаруулдаг жил болгон шалгаруулдаг юм уламжлалтай. Тэгээ энэ уламжлалаар энэ жил 2010 оны улсын аврах тэмцээний зохион байгуулж байна. Тэгээ энэ жилийн бол онцлог бол хуучин одоо кикбоксийн жингүүдэд зөвхөн зохиогддог байсан бол энэ жил бас Таиландын үндэсний спорт болох мутаан 5 жил нэмэгдэж гисэн байгаа. Тэгэхээр энэгээр бас кикбоксing бас нэгэн төрөл бас анх удаага одоо улсын аваргуудыг тодруулж байгаараа бас онцлог болж ингэж хэлж болох байна. Тэмцээний аваргууд энэ сарын 30-нд тодорхой өгөөд эндээс ихшээ багийг хөрвүүлж 4-р сард Австри улсаас зохиогдох дэлхийн цом, 6-р сард Грек дуулах дэлхийн аврах шалгаруулах тэмцээнүүдээс гадна 8-р сард өмнө төршийн нийслэл Бээжинд зохиогдох анх дугаар дэлхийн тоглолтуудад оролцуулах юм байна. Үнэс оны нэрмж 43 дахь удаагийн Сүхбаатар мэрэгэн бурж тэмцээн өнөөдөр